Өсөх дэлгэр гэж архинд дуртай нөхөр авгаанхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж бөөн арх дарс идэ будаа авчээ. Ингээд найзууд авирсан байна. Гэтэл нэг найзыг нь дагаад огт танихгүй нөхөр ширээнд хамт суусан байж. Өсөх дэлгэрийн эхнэр Чанцалмаа хойшоо урагшаа 8 хийгээд сүүлийн 3 жил үнэндээ баяжиж гүйцжээ. Амьдрал ахын ширээн дээрх тансаг идэ будаанаас нь илэрхий байлаа. Найз нь өнөөх дагуулж ирсэн залуугаа өсөх дэлгэрт танилцуулж төдөлгүй дуу хоор болцгооч. Баяр тэмдэглэсэд орой болтол наргиж зингээд шөнийн 24 цагийн үед саял нийгэм тарцгаажээ. Арх хөөх хүсэлдээ хөдлөгдсөн өсөх дэлгэр аль хэдийн тас годроодсон байлаа. Чанцалмаа зочдоо явуулж хаалгаа төгжээд нөхрийнхөө хажуугаар ороод унтах гэтэл хэн нэгэн хүний амьсгалах чимээ ард нь сонсогджээ. Сандарч мэгдээд иргэн хартал мөнөөх найзыг нь дагаж ирсэн огт танихгүй нөхөр хотог тулгаад зогсож байх нь тэр. Дууга байгаарай, дуугарвал алан шүү. Танах ер нь их мөнгөтэй айл юм аа. Ухаантайхан байх юм бол амиг чинь өршөөн. Одоо мөнгөө гарга, хурдлаарай гэж мөнөөх танихгүй нөхөр Чанцалмааг сүрдүүлэх нь тэр. Энэ этгээдийг Баатар сүх гэдэг болох нь хожим мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Халамцуу зочдыг хаалгаар гарах үед гэрт нүүдэж хоцорсон нь энэ юм санаж. Чанцалмаа амьд үлдэхийн тулд хамаг л өнгөтэй өөдтэйг өмнө нь тавьжээ. Энэ үед ухаангүй согдсон нөхөр нь дуржин тал хүрхэрч байлаа. Баатар сүх Чанцалмаагийн чамдаантай хувцсыг шалан дээр асгаад түүний цуглуулж тавьсан үнэт хэдлэл мөнгө төгрөгийг мөнөөх чамдаандаа дүүргэж аваад гарах гэснээ гинэт зог тусч. Ер нь чамайг амьд үлдээх нь буруу юм байна. Намайг хоёр нүдэрээ харсан ганцхан гэрч болчихъя. Эндээс намайг дөнгөж гарангууд чи сагдаараа уцтана. Тэгэхээр чамд амьд явах хувь тавилан дутажтэй. Гэт Баатар сүх яах хийхин завлгүй Чанцалмааг боож унгажээ. Тэгээд нарийнхан шийдмэ суяагаар хүзүүг нь оосорлоод өөрийгөө боосон мэтээр усны өрөөний дээд талын турбанаас дүүжсэн байна. Ийм удаан үйлдэл хийж байхад согтуу толгой өсөх дэлгэр хурхирсан хിവэр л байж. Баатар сүх тэгээд чамдаантай юмаа бариад хаалгаар гарч гүн харанхуйд уусан алга болжээ. Их ууснаас аман хатаж толгойн задрах шахсан өсөх дэлгэр өөр гээгэрхээс өмнөхөн сэрж. Хөөе, Чанцалмаа миний өгшөө. Аяг ус хийгээд өгөөч. Хөгшин чинь ёстой аймаар шаардчихаж. Ингэж хашгиртал хариу тагчиг. Өсөх дэлгэр гараа явуулан эхнэрээ тэмтчихэд тэр хүнжилдөө байсангүй. Бодвол хин нэгэнтэй хартаж сэрдээ биз. Тэгээд яаравчлан босоод өрөөнд дотоороо хайгаад усны өрөөндөө ортол бүү үзэгд. Эхнэр нь өөрийгөө боочгсон байх нь тэр. Сандарч мэгдсэн өсөх дэлгэр гарч харьяалган хөл нүцгэн байгаагаа ч эсмэдэн хажуухандаа байх цагдаагийн газар нэг л мэдгэд оччихсан байв. Цагдаагийнхан хэргийн газар хүрэлцэн ирж согцол үзлэг хийгээд өөрийгөө боогоогүй болохыг тогтоожээ. Ингээд өсөх дэлгэр байцагдаж эхлэв. Гэрийн хиний тогшлыг бүртгэж үзтэл мөнгөн аяг эхнэрийнх нь алтан эмэг бөгж мөнгө төгрөг гээд баах юм алга болсон байж. Алуучныг дотроос бос гаднаас хайх нь ойлгомжтой боллоо. Урд шөнө тэднийд баяр тэмдэглэсэн бүх найз нарыг нь дуудаж байцаалт явуулав. Харин нөгөө танихгүй нөхөр л ганцаараа байдаггүй. Түүнийг Ганбат гэх найз нь дагуулж ирсэн юм санаж. Ингээд бүх сэжиг Ганбат дээр төвлөрч дагуулж ирсэн хүнээ олж өг гэж цагдаагийнхан Ганбатаас зогсоо зайгүй шаарджээ. Хөөрхий Ганбат ямар ч гэмгүй мөртлөө гэмтэн болж хувирлаа. Нэрийг нь Баатар сүх гэдэг юм. Би түүнтэй зах дээр танилцсан юм. Миний хажуу талын лангуун дээр гуталцаардаг байсан юм. Гэрийг нь хаана байдгийг мэдэхгүй. Бараан захаар хайвал олдох байх гэж Ганбат үнэн учраа хэлжээ. Ингээд Баатар сүхийн ирэлд гарцгаалаа. Бараан захыг ёстой нэг самнаж өгчээ. Гэвч түүнийг олсонгүй. Баатар сүх 7 хоногийн турш хаашаач гаралгүй гэртээ бүгсэн байна. Гэтэл Баатар сүх 7 дахь хоног дээр алт мөнгөний дарахны газраас баригджээ. Тэрээр шүүхийн байцааланд мэдүүлэхдээ би анхандаа хүн алах ямар ч зориггүй байсан. Бараан зах дээр Ганбаттай таарлаад ганц юм уухуу гэхэд тэр одоо уусны хэрэггүй. Харин чи намайг дагаад манай найзын төрсөн өдөрт очиулооч. Тэнд чи нохой 3 хардтал уух болно. Харин наад арх уух гээд байгаа мөнгөөрөө манай найзад навбар аваад өгч гэсэн. Би түүний үгэнд орсон. Тэгээд найзынт нь хамт очсон. Гэтэл тэднийх нилээд тансаг айл болох нь ажиглагдсан. Жохом энэ үед л надад дээр юм хийх санаа төрсөн. Тиймээс би ёр арх уугаагүй. Надаас бусд нь бүгд согтсон. Би тэднийг говьж тавиад гадагш гарах үед нь нойлын өрөөнд нь ороод нуугдчихсан. Удалгүй эхнэр нь хаалгаад өгжиж байгаа бололтой чимээ гарсан. Энэ үед би хойноос нь очиж сүрдүүлсэн. Эмэгтэйг амьд үлдээж болох байсан боловч дөнгөж гаруут цагдаа дуутах байх гэж бодоод л шууд боож унгасан. Би амьдралын боломжгүйгээс л шунаж байгаад ийм хэрэг хийчихлээ. Надад хөнгөн ял өгөөч гэж гоншгонжээ.